Байна уу. За өдрийн мэнд хавар болоод ханш нэгдээд адуу мал унгаж адуу малны үржлийн ажил эхэлж байна. Үртэй болгон цэцгэлж үндэстэй болгон ургадаг үлрэл эхэллээ гэж ордоо минийх рүү дуу сонсогч байна. Одоо гарч ирсээр байна уу? Одоо гаралт дуу зүгээр өнөө энэ микки суухантай. Ингээд даралт. Дуу зүгээр өнөө манайхаа. Окей. Шүгэ сонс. Байна. Сонсогч байна уу? Сонсогч байна тийм ээ. Майныг өрмөнх хоёр ханда. Энийг ингээд өрөөшөө. Танайтаас болдог. За энэ мөнх хоёргээд дүүгийнхаа адуу үржүүлгийн газар ирлээ. Сумаа халдсан гэж азар үржүүлэн газар. Миний далзаа азарч сум халдсан шүү дээ. Сумаа халдсан гэдэг. За манай дүү Оросоос амар олон жил ингээд мундаг дэлхийн азаргнууд одоо тий Орос цаашаа хаанаас санаслаа? Европоос, Сауди Арабиас азаргнууд ирсэн байгаа. Чи энэ дээр барина. Энэ дээр бариад ингээд онцоо. Ингээд очих юм. За битээр ингээ гарч та бүхэнд азаргаа харуулъя. Тэгээ одоо бас нэг цэвэр азарггүй хүмүүс байвал шүү дээ. Манай дүүгийн энэ үржлийн газар ирээд одоо адуу үржүүлэхт адуугаа нийлүүлж болно. Шинжилгээний авчгийг авцраад гүүнийхээ. Тий. За би бол одоо үржлийн та бүхэн санаж байгаа бол энд ирээд ингээд адуугаа үржүүлэх хийсэн байгаа. Түрүүчийнх нь унгалж байна. Тий. Энэ жил одоо анхны төд нь уржингээ тавьсан төл чинь нодны унаг энэ жил даагуулсан. Тий, сонсогч байгаа шүү дээ. Тий, тэгээ бас одоо $1000 молорт уйж байна. За энэ азаргнуудыг та бүхэн танилцуулъя. За энэ жил хийснээр цэвэр азарг байна. Нэг одоо манай өөрийн аман дээр байна. Үржлийн азарг бол нэг 7 цэвэр азарг байгаа. 7 цэвэр азарг байгаа. Тий. За. Энэ дээр байгаа. Тэгээ шахантаа чи энэ дуус шагнаж барай яваад байгаа заяа. Контролдод. Чам дээр зарах хэдэн азарг байна? Зарах одоо 7-8 азарг байна. 7-8 азарг байна. За би бас нөгөө гүүнүүдээ энд авсарч гიშгүүлдэг юм аа. Тэгээ дүүгийнхаа одоо энэ адуу малны ажилд нэмэр болоод бас лайв хийгээд өгчөө гэд сэтгэлээр ирж байгаа. Тэ одоо нодны хідэнгүй гიშгүүлсэн, өржнэн гიშгүүлсэн бие биендээ тустай дэмтэй явд юм аа. Тэгээ дүүдэх баярлж явдаг шоо. Адууны босоод цагаан хэмэр өргөлж өгдөө байгаа. За энэ ямар азарга? Энэ юустийнхаа гээд одоо энэ Оросын алдарт Индэн Джеймс ингээд тэр азаргын шот байлаа. Шот төл. Тэгээ 6 уралдаа 6 уралдаа 6 төрөөсөө азарга. Та нар ингээд одоо шүлжээгээр ороод интернетээр харуул уралдааны бичлэг бүгд юм YouTube-д байгаа тийм ээ? Тий. За энэ азарг бол алдарт Дахисын шот байлаа. Дахис. Шот төл. Фитнес азарга. Америкийн шот төл буюу Дахисын шот байлээ. Одоо энэ авчиг сая л юм байна. Америк шот тэр үстэй. Тэр Америкийн шот байлээ. Зөв. Энэ Дахис их. За энэ азарганд одоо гүг гიშгүүлэл хэдэр гიშгүүлэх вэ? Энэ зарагт газар. За энэ бол гүг гიშгүүлэхэд ер нь 15 гэж байна. За энэ нь 15-аар. Гэхдээ энэ өөрөө их үнэтэй орж ирсэн азарга зүг болгоорой. Үндсэн юу нь болохоор 20 сая байхгүй юу? Тэгээ одоо тэгээ жоохон хямрал мөрөлтөйгаа болохоор 15 саяар. Яг энэ юм шүү. Энэ азарга чи жишээ нь цаанаас яг үнэтэй оруулж ирсэн тийм ээ. Тэгээ энэ чи ингээд энэ туслах банд нар одоо эднэр манд цалинжин тийм ээ. Энэ өвс тоос тэгээд одоо энэ асар их зардал гарч байгаа энэ чинь тийм үү? Тэгээ одоо энэ гүү гიშгүүлж мөн үү? Одоо би жишээ нэг ийм азарга оруулж ирээл ингээд хижээгээл зардал гарах гэж яхаар мөнгөний нөгөөд гიშгүүлчихнэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ угаасаа энэ нэг азаргыг хийж чадахгүй шүү дээ. Ийм сайн азаргууд оруулж чадахгүй. Угаасаа юм. Угаасаа манайхаа 15 гэдэг чинь тэгээд үндсэндээ бол юу шүү дээ. Одоо бараг л энэ азарганы өвд тэжээлийнх нь мөнгө шүү дээ, тийм үстэй. За энэ азарга шууд Америкийн төл. Америк шууд. За Америк гэдэг нь Арабын одоо дэлхийн хамгийн чансаа өндөр Араб азарганы номер 1 азарганы шууд төл байгаамаа. За энэ азарганд гიშүүлэхэд хэдөө? Энэ азар одоо ерөөдөө энэ баг дүүрж байгаа дөө. Дүүрсэн үү? За энэ хоёрыг аваад авахгүй тэгээд авахгүй тий. Ахта энэндээс нэгийг өгнө гэсэн тий. Тэгнь.
Би нөгөө нэг найдвартай өөрөө унган хонгоргүйгээ авсарч гიშгүүлнэ. За энэнд одоо би энэ арабын төл Арабын номер 1 азраг, Америкийн шууд төл азраганд би 1 гүү тавих квота авсан. За энэ болохоор нөгөө юу шүү дээ те. Энэ адар Дормо гэдэг адрын Дормо шууд төл. Энэ Дормо адар чи өөрөө болохоор Арабын одоо хамгийн үнийг ингэж эвдэж ийсэн адар. Энэ эцэг нь. За 30 наснда 30 сая доллараар зарагдав гэж байсан. энэ эцэг нөө. Тий. За. Тэгэхээр 30 сая долларын азрагны шууд төл мөн үү? За гүүгээ авсарлаа гიშгүүллээ. Одоо 30 сая доллараар дэлгэж заргаж ирсэн азрагны төл таны одоо гүүнээс унгалахна гэсэн үг мөн үү? За юм байна. Энэ одоо хэдэр гიშгэх вэ? 15-аар. За энд 15-аар гიშгүүлнэ шүү. Зүгээр гიშгэл гээд байна да. Гიშгчээл гээд байна. Гүүнээр юу шот гიშгэн. За энэ болохоор миний Аркел гэдэг Storm гэдэг тэлийн тэл. Аркел миний Аркел адрын дүүний. Аркелийн төл, Аркел тэр байна те. Энд хэдэр гიშгүүлэх вэ? Энэ 7 модогоор байна. За энэ 7-оор гიშгүүлнэ гэж байна. Энэ 2 урдаа 2 төрөл. 2 урдаад 2 төрөөс хизээ ирсэн. Энэ сая 11 сар. 11 сард ирсэн. За одоо сүүлийн 10 жилд бол ингээд Монгол цэвэр азарг оруулж ирэхийг импортоор оруулж ирэхийг хориглосон байгаа тийм ээ. За би бол одоо дүүдээ ингээд жилд ингээд бас тохиролцоод бит хоёр ингээд бас тийм ээ. Над бас хямдрал энэ төр үзүүлээд би шууд гүүнүүдээ гიშгүүлсэн. Тэгэхгүй цэвэр азарг мална гэдэг өөрөө их арчилгаатай. Цэвэр азарг мална гэдэг бол асар их арчилгаатай үүс тоос тийм энэ туслахуудын цалин үлсгээд жилдээ бараг энэ азаргаа бараг худалдаж авснаас илүү зардал гарах гэдэг юм аа. Тийм биз? Тийм шүү дээ. Тэгээ бүтлмуутай газрууд бол нэг үнэтэй азарга авнаг бүтлмуутай туслахтаа бол тэгээд алаа ичнэ. Бас хэцүү. Хүмүүс оруулж ирэж чадахгүй хүмүүс азарга их өхөөсөн төгөлд их байдаг юм байлээ. За энэ алдарт одоо Аркел гэж азарга. Заах нь энэний төлөйг уйж байгаа. Над одоо 2 3 төл байна. Над нэг төлийн авч хүнд бэлгэлсэн 2 3 сум төрүүлсэн байл Аркел гэдэг алдартай. За энэ Аркелийн бичлэг энэ төр бол байгаа. Тий. Одоо юунд Оросд бол олон уралдаас төрүүлсэн юм байл шүү дээ. Аркел гэдэг алдарт Аркел азарга гэдэг. YouTube бичлэгнүүд нь байгаа. Ирээд энэ манай мөнх хоёр лөө залгаад YouTube-ээс линкийг аваад бичлэгийг үзэж болно. Аркел гэдэг. Одоо та нараас хараарай. Энэ тамга тэмдэг энэ 01 дугаар код энэ төр өнгө зүрс нь яг таарж байгаа. Аркел. Алдарт Аркел гэдэг бүр ингээд Оросд тойруулахт олон уралдаж олон төрүүлсэн дээ. Төл нь бол янзын гард юм байлаа. За тэр шивэд гэдэг одоо Галилегийн шууд төл тийм ээ. Тий. Галилегийн шууд. Чи урьж нь оруулж ирсэн те. За энэний төл надад одоо нэг юу байгаа. Охин төл байна, охин оног байна. Тий. Би энэ жил өөрийнхөө юу яасан байгаа юм гүй ах нь өөрийнхөө нэг 10 хэдэн даагнуудыг 10 хэдэн уяач тараагаад өгсөн. 5 сарын 10 дээр би яваад эдний төлийг хооронд нь уралдах гэж байна. Тэгээ би нэг 5 сая төгрөгийн шагналын сан гаргаад өөрийнхөө 12 даагийг л хооронд нь уралдуулах гэж байгаа. Тэгэхээр одоо энэ шивэдийн төл, Аркелийн төл өдр одоо уралдана. 5 сарын 10 дээр миний уралдааныг бас ирж сонирхож болно. Тийм байна. За энэ шивэд гэж азраг уу юу? Галилегийн шууд төл азраг. Тий. За энэнд гүү гიშгүүлэх үү? Гიშгүүлнэ. За хэдэр гიშгүүлэх үү? За тэгээ энэ нь бол үндсэн анш нь 20 гэдний тэгээд 15-аар гიშгүүл. 15-аар гიშгүүлнэ. За Галилегийн төл шууд төл шивэдэн гэж азраганд 15-аар гიშгүүлнэ. Өдөрт нэг азрагч хэдэн гүү гიშгдэг л ахын доо? Нэг хоёрыг л гიშгэн шүү дээ. Өдөрт нэг хоёрыг л гიშгэн. Тэгээ 30 өдөр хэдөө. Ингээ бодоорой. Тэгээд одоо даримт дүүрчих гээд байгаа шүү. За энэ нэг гүү гიშгэх чинь. За гიშг харуулчих. Сая гიშгсэн юм байна те. За ингээ дүүрчээд байгаа. Тэгээ гүүний чинь бас ороо орно. За тэгээд ороог нь яг оруулж иж гიშгэн бас их ажилтаа. Энэ дотор ингээл яг гой хайр дурлалаар гიშгүүлнэ. Гүчэндүүлэхгүй те. Энэ миний одоо шивэдингийн За одоо энэ тэр шивэдэн гэж Галилегийн шууд төл азрагны энэ одоо унган байна. Энэ бас цэвэргүүнээс гарсан. За энэ бол одоо Галилегийн альч гэсэн үг. Галиле гэдэг нь одоо морь сонирхогч мэдэх байхаа. Бас 10 жил ноёрхсон. 10 жил ноёрхсон бас англи азраг тийм үү? Англи. Тий. За энэ гүү бол одоо удам өгшөл ойлгомжтой баг тийм ээ. Тий. За хоёлаа энийг ярина за. Ахын бас чамаас нэг ганц унаг сонирхчих гээд байгаа шээ. Монгол төрсөн унагаа. Тий одоо ингээд энэ бас азрагнууд ч зардал ихтэй л дээ. Бас ингэж гисгүүлэхээс өөр арга байхгүй. Энэ азрагууд жохоныг хасар үнэтэй азраг. За тэр Америкийн төлд бол би одоо нэггүй баталгаатай хийнэ.
Энэ өөрөө долоо төрүүлсэн азрах шүү. Өөрөө долоо дөрүүлсэн азраг. Та нар шүлжээгээр ороод хараарай. Энэ бол дүүрцэн гэж юм заяа. Дүүрцэн байгаа. Одоо нэг хоёрыг аваад авах. Хоёрыг авал авах бах. Тэрийг ямар ярьж байгаа давна биз тийм ээ. Тэрийг бол ярьж байгаа Америкт хоёр ковот бол байгаа юм байна. За тэрийг тэгээд энэ мөнх хоёр руу залгаад асууна биз. За тийш очиж зар газаргаа харуулж байгаа юм даа. За зар газаргаа харуулчих ингээд төв одоо ингээд нэг боодлын үүсэл та нар бодоор 12,000-аар авч байгаа. Тэгээд жилд 10-20,000 боодлын үүс аавна хэдүү. Зүгээр нэг өвс. Зүгээр өвс идэхгүй бүр. Корноос тэгээд нэг витамин Зүгээр зөв. тэгээ нэг актив 100 муу гэж одоо тэгээд лишин шидийн л одоо витаминээр бөмбөж шиднэсийг айтдаг юм байна. Тий, эдгээр чинь зүгээр нэг өвс идэхгүй тийм ээ. Тэгээд витамин уураг гэж замбраагүй гарнаа. Нэг азраг ер нь жилдээ бол бас лаваа зардал гарна үз. Гарнаа. Онд орох гэж зарим нь авцраа тэгээд хижээж чадахгүй. Бас өгөж өргөдүүлчихдэг асуудал бас их гарна тийм ээ. Гарна. Энэ туршлагатай байж шүү дээ. Тэгээд Дуршлагтай. Энэ дээр чи бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. За Монголд ингэж байгаа болохоос одоо яг хойноо ингээ адуу үржүүлгийн газар гიშгүүлэхэд үнэтэй юу? ханаа. Тий. Ханаа тэгээд одоо нэг ямар удам өгчлаарыг бас нь шалтгаалаад янз бүр байгаа шүү дээ. Юм дээр ойртуулаад байна. Тий. Тэгээ одоо Америкийн шууд төлөвлөлд одоо үнэтэй шүү дээ. Үнэтэй юу? Үнэтэй. За бид хоёр одоо энд ирж байна. За энд бол одоо зар газаргнууд байна. Чи гаргаж ирж байгаа зар газаргнууд аа? Тэгээ энд гарчлаа. За зар газаргнууд байна. Хэд газар байгаа? 7-8 юм байгаа да. За одоо хойноос азраг орж ирэхэ болцсон байгаа. За намайг бол морь сонирхчид олон дагдаг. За тийм учраас ороод ирсэн хэдэн азраг байна. Ахын өнөр бүр дээшээ гаргаад. Ингээд гой би нарныхнаас гой ингэж харуулъя. За. Наш чи яваа ахында. За энэ ямар удам хөшөлтэй азраг вэ? Энэ Кармата паст эзэн нэгтэй Дабани альмис гэдэг. За энэ азрагыг зарна. Тийм үү? Хэдөө? Энийг бол нэг 95 яригдаад байна. 95. За яриад өгчих юм байна. Яг чи адууныхаа үн мөнийг зарим нь тийм өгслийн нэрэл авчихгүй те. За энэ ямар азраг вэ? Энэ Red Point хэлээ. За би энэ Одоо Дубайын төлөнд ил очиж. Дубай юу гэх тийм ээ. За тэгээд тэр сүлжээ дээр орохоор угаасаа код модыг хийгээд харахаар харагданаа. Яг энэ өөрийнх нь одоо баг дааган цагаас эцэг их үржил мөржилгээд бүх юм тодорхой гараад ирнэ. Тийм үү? Тий. За энийг зарах юм байна тийм үү? За чи үнийн хэлхийг хэлээд хэлэхгүйг нь уцаар холбогдох юм тийм. Тий. Одоо энэ англи азраг. За энэ англи азраг байна. Тий. Энэ бол одоо 3 дээр би төрүүлсэн. 3 машин ойцсон. А энэ үү? Хайкан гэдэг азраг байгаа тий. Хайкан гэдэг азраг. Энийг зарнаа. Зарна. Нүд бол бас сэгсэн аа. Тий. Ер нь альва адууны нүд их чухлаа. Нүд аа. Нүд. Би бол адуу сайн мэдэхгүй. Тэгэхэд нүд бол янз харагдаж байна. За тэгээд одоо дундаа гуйлаад авч болно манайхаа. 3-аа 5-аа аваад гүүнүүдээ ингээ хийж болно бас тийм үү? Тий. Одоо тэр 90 сая азрагыг 9 хүн 10 сая гаргаж авлаа. Тэгээд нэг хүн одоо нэг хэд байдгийг юм уу мөн үү? Байгүйс нэг унагны л үг шүү дээ. Тэ унагны л үнэ л дээ. Тэ. Ингээ дундаа хуваагаад үзэхэд гайгүй. Тэгээд дундаа хуваагаад нэг юм байшин бариад мөн үү? Одоо нэг сумынхан бол дундаа нэг азраг авчих хэрэгтэй. Тэгээд сумынхаа төв дээр сайхан тижээгээл нэг юм нэг азаргандаа тойрсон битүү агааржуул сайтай байшин барьлаа. Тэгээд зардал мөнгөө хуваагаад хийж болно. Эй. Хоорондоо зодолж болохгүй шүү. Томото. За чиний нөгөө гიშгүүлж байгаа гүүнүүдийн төрөл юм байна те. За энэ нэг зарах хэрэг хишнэ азар байгаа шанд. Одоо 8 юм байгаа да. За оруулаарай. Хоп. Ангал байр сав гэдэг чинь бас зардлал да нэг. Зарим ч яах вэ? 15 аа гэхээр зарим ч хөрхий үнэтэй байх үнэтэй биш шүү дээ. Адуу гэдэг чинь өөрөө үнцэнтэй амтын шүү дээ. 50 чимээгөө. За энэ азар гонд энэ гүнүүд үгүй. Азар гон зарах юм уу? 50 чимээгөө. За энэ англи азар гон зарах юм байна. Ер нь чам дээр зарах ингээд 7-8 азар байгаа юм уу? 1 2 3 4 5. Аа? Энэ зарагдсан юм уу? Зарагдах юм уу? Энэ ямар азар гоо? Англи азар гоо. Зөв. Энийг 85 гэж нэ. Энийг 85 азраг байна. Харуулъя. Бас ингээд азар адуу мал сонирхож байгаа хүмүүст ингээд басаа. Бодит мэдээлэл өгнө. Тэ. За энэ ямар азраг вэ? Зарах юм уу?
Энэ зарагдахгүй. Энэ зарагдахгүй юу? Зөв. За ингээд. Энэ Цэвэр араа. энэ цэвэр арабо. За энэ бас нэг цэвэр араб байна. Удам өгсөл юмарэ. Энэ биндикийн төлийн төлөө. А биндикийн төлийн төл. Зөв. Энэ хэд настай азаргаа? Шидлүүрээ. Шүдлүүр юм. За. Энэ жил тэгээ шууд гიშгхөө. Шууд гიშгхөө. Хэд үү? Энэ арабч юм бол шууд гисэж шít. Энэ ямар үнэтэй? Тэгээ 75 төгшин гэдэг. 75 шүдлүүрээ. Залууга азраг. Удам өгсөл мундаг тийм үү? Зөв. За энд нэг сайхан амтан байна. За ингээл хэвговээс гэл замбраагүй зардал гардаг юм л да. За энэ юу юм? Энэ уу сайхан амтан байна. Араб байна. Араб. Над бол бүгд сайхан харагдаад байна. Тав. Энэ хоёр араб бас. Энэ араб. Энэ араб байна. Энэ англи байна. За ингээд гүнүүдээ авцраа шинжилгээний бичгтээ ингээд энд өгөөд ороогийн шалгаад танаа мал юмч байгаа юу? Тэгээд ингээд гიშгүүлэндээ ороонд гарцсан үед бол 1000 гიშгээд нэмэргүй байдгийг одоо манай адуучд мэдж байгаа. Гол нь мөн үү? Тэгээ гол нь шинжилгээний бичгтээ өвчтөй бас бэлгийн замын өвчтөй бол гიშгэхгүй тийм үү? Давхар шинжилгээ авчин тийм ээ? Би өржин 10 гү гიშгүүлсэн. Тэгээд 8 хоног авсан. Бас авсан бод тэ. Бас өөрхий бурхан бас заяагаад байгаа шүү. Бас буянтай оны ч бас адуу хүртэл бас барин харж үзэх юм байна шүү дээ. Горх. За энэ дотор зарах гүнүүд энэ төр байгаа юм уу? Юу байгаа хань та? Тэгээ одоо ингээд цэвэр гүнүүд. Жам дээр ингэж барихгүй салхитай үед ингэ шүү. Яг ингэ барих шүү. Зөв. За энэ ингээд ярих юм уу та? Аймгийн бүсэд орчихсон. Одоо шигшүүл гүнүүд ингээд цугларсан байна да. Тий. Зөв. Тэгээ зарим нэг хүний гүйч бас байгаа. Зөв. Одоо ингээд гიშгүүл. Би одоо нөгөө гүг авчрахад ахын яг өвс тоостой наваад ирэх үү. Танад өвсүүд байна уу? Байгаа юу. За би эхлээд яг ороогийн шалгуулаад ороо орлоо гэхээр л аваад ирэх. Төгөө бас санаад ажил удаад яах вэ? Бас хэцүү л дээ тийм ээ. Тэгвэл бүр сайн л. Зөв. Энэ ихнээсээ унаглаад ажиллажсэн. Бас азраг гүний тохироо гэж бас байх уу? За азраггүй тохироо. Энэ юу жамс тавсан юм уу? Тий. Жамс тавсан. Зүгээр давсан. Зүгээр томор навцаараа тавьчих юм байна шүү дээ. Хужир гэсэн үг шүү дээ тийм. Зөв. За энэ дотроос ярих юм даарах уу? Энэ дотор Сарва мороо зарах юм уу юу? хааны ганц 2 охин сарва зарж одлоо. Энэ аркелийн төлмөл байгаа юу? Байгаа. Ямар үнэтэй байна? Охин юмнууд нэг 15. За ингээд бас гიშгэх үнээр нь аркелийн төл сарванууд бол байгаа юм байна. Зөв. Охин төлөвт мөн. Харах үчиж чам заа да. Энэ жишээ нь үүний төлөө. Одоо энэ манай шивэдингийн Аль энэ үү? тийг альтыг хэлээ. Их нь ямар шиг сүгшэлтэй. 20 өгчнөө. Тийм. Их нь аймгийн бүсмэст орсон. Орцсон. Тэгээ одоо бэлчээрээр явж байгаа их нь. Зөв. Эднээс салаад аваад. Эхээс нь гарсан төлөв 8 бүст орж исэн гэсэн үг үү? Зөв. Ингээд байна та тэрүүгээр. За эднэр ингээд үржлээ хийх хүлээгээ байж байна мөн үү? Тий. Зөв. За тэгээд адуу мал сонирхсан хүмүүс ингээд энэ чанаас ирж гүү авч болохгүй. Гарсан охин төл авч болж болох нь байна. Үржүүлгийн азраг авч болох нь байна. За сайн азрагнууд нь сайн гүүгээ авчирч ороон орсон үед нь шалгуулад гүү гიშгүүлж болж байна. Гიშгүүлэх нь бол цэвэр одоо юу яаж тийм ээ? Ихээл авсныхын дараа шалгаж хүлээл гэж өгөн тийм ээ? Тий. Тэгээд тэдэнд 7 хоногтойгоо шалгаж хүлээл гэж өгдөг юм аа. За тэгээд ми бол урьдчилан ингэсэн. Яг гიშгэж яхад над руу бичлэг гэж явуулаадсэн тий. За даваагийн мөнгөрдний энэ гүг гიშгүүллээ гээл гарч ирээл бичлэг нэрэл. Тийм үү? За энэ юу гიშгэх гэж байна энэ? Энэ ямар азраг вэ? Энэ миний доор мөн шууд л. Энэ жижиг азраг ба шүү. Эндээс бол хэмжээнд орхон гарах юм шүү. За тэнд гიშгэлээ. Үржүүлэг явагдж байна. Кап. Угла тавьчих шүү дээ.
Тэ. За ингээд үржүүл явж байна да. Фэйсбүүкээр юм харуулчвал болдог уу? Айгуул аэропорт энэ төр өчөхгүй байгаа. Аа? Адууны яат юм бол? Адууны яа гэж тийм. Яг ч зүгээр. Энэ бол хэмжээнд ор газар байна шүү. Энэ чи хэдээр гисгүүлэх юм? 15 гэж. Зөв энэ бол хэмжээнд ор газар байна шүү. Аа? Энэ бол сага газар байна. Зарах үү живлээ? Аа. Зарах уу? Нөгөө дөлгөө алзан шиг юм биш үү? Аа? Тэрнтэй адилхан байна те. Жижиг газар байна те. Зөв. Энийг зарах юм байна. Гэхдээ зарахгүй юм уу? Зарахгүй юм байна те. Манай үндсэн үржлийн газар. Үндсэн үржлийн газар гоо. Энэ орж ирээд хэдэн жил болж байгаа? Энэ одоо жил гараад авч шүү дээ. Одоо цэвэргүүг цэвэр азарганд төшүүлэх чинь те. За. За та хоёр ингээд үржлийн ажлыг хийдэ. Амжилт хүсье. За ингээд ишгэлээ. Хоп гэд. За тэр боргоонаас гарсан одоо ингээд чи хоёр цэврийн гарсан тэглийг ямар үнэтэй өгдөө зарах уу? Одоо хондоо зүгнээс гарсан юм байна. Одоо хондоо дарн марна гэсэн бодлоо байхгүй даа. Байхгүй наа. За тэнд гიშгчлээ. За өөр ярих юм байна уу хинда? Өөр ч ярих юм юу баха. Тэгээд ингээд үржлийн үзэж тарч штэ. Үржлээгээд үз тарж байна да. За би бас ингээд бас яг одоо яг бас хавар үржүүлгийн цаг болцсон. Бас энэ дүүгийнхаа үржлийн газар ирээд ганц нэг юм гიშгүүлчих гээл үз тарж байна. Тэгээ за ямар ч байсан би нөө хонгоргүйг авцраад Америк гიშгүүлээ тийм ээ. Тэгээ миний ёндоо мэдэнтэй. Тийм ээ. Тэ. Зөв. Яг ингээд адуу үржүүлнэ гэдэг чинь асар их ажилтаа л да манайхаа. Тэгээ одоо хүн хүч энэ хүмүүс чинь зүгээр ажиллахгүй бас өндөр цалин аавна. Өртөг өндөртэй. Тэгээ энд чинь бас чи одоо 5-6 залуучууд зэрэг ажиллана мөн үү? Тэгээ. За тэгээд сарын 10 залуучууд ажиллана. Өвс тоос тэгээд витамин уураг тэжээл тос гээд асар өндөр их зардал гардаг учраас тэгээд нэг гүг 15 20 сая гээд ингээд одоо гიშгүүлдэг юм байна цэвэр азаргнуудад. Тэгээд хоол унд тэгээд одоо энэ уяачдын туслахуудын хоол унд гэдэг чинь бас замбраагүй зардал гарна шүү дээ тийм биз дээ. Тэ. 10 оны хоол унд гэдэг шүү дээ. 10 оны хоол унд туслах тоогоочоос ахуулаад ажилтаа л да ажилтаа. За хаяг бол одоо энэ гачууртын эцсрөө мөн үү? Гачуудын артцсан. Гачууртаас хойш ирээд дараагийнх нь аманд шүү. Артцсан ам гэдэг газар вэ. За ингээд лав өндөрлөх үү? Өндөрлөе та. За ингээд лав өндөрлөө. Тэр алдартын үржлийн азарганд харуулад өндөрлөө. За Америкт нэггүй баталгаатай. Тэг би ч одоо дандаа унганггүй нүдэлтэй ахих нь. Тэ. Яг би нэг уралдаа гэхээс илүүтэйгээр гоё адууг гоё үржүүлж мөн үү. Тэгээ бас нэг жоохон адууг гоё дээдэлж, хөндөлж ингэж үржүүлдэн ш. Тэрнээс одоо бас нэг аль нэр алдар хөөгөөд уралдахаас илүүтэйгээр миний хувьд бол тэгэж үржүүлд юм аа. За энэ алдарт Амер гэж одоо арабтаа бол Амер бол дэлхийд бол та бүхэн мэдж байгаа бах. Номер 1 тэрний шууд төл азрах. Угаасаа энийг интернетээс хайгаад ингээл гараад ирэхээр яг энэ азрах гарч ирнэ. Яаж уралдсан, эцэг их нь яаж уралдсан бүх амжилт нь байгаа. За тэр азраг бол одоо Швед гээд шууд Галилед бол Англидаа бас дээгүрт ордог том ноёлсон номер 1 азрагны шууд төлөнд тэнд байна. За ингээд өндөрлчихөө. За ингээд лав өндөрлөө. Энэ сайхан амтгуудыг харуулад өндөрлөе. Тэ мэ? Тэр юг за энэ горыг ингээд харуулчихсан. Хопа. За манайхан тэгээд адуу үржүүлгийн газар ирж адуу малаа үржүүлж тийм ээ хурд нэмий гэж бодож ивэл манай дүү мөнх хоёрыг зорж ирээрээ. Түр баяр та.